Дандаа ирчүүд хэллээ шүү дээ. Яг нөгөө байнгын хорооны даргын асуудлыг сонгох шийдвэрлэх асуудал манай бүлгийн эрх мэдлийн эрх хэмжээний асуудал байгаа. Гэтэ би бас бүлэгтээ зориулаад энэ үгийг хэлэх ёстой гэж бодож байгаа. Их хурл өөрөө гендер эрхтгч байдлыг бас хангаж явах ёстой. Би байнгын хорооны даргаыг эмэгтэй хүн болох болов тэр дундаа үүрэг гишүүнийг болох болов гэсэн хүлээлттэй байсан. Харамсалтай нь ийм өөр шийдвэр гарлаа. Гэхдээ энэ бол Наранбаатар гишүүний буруу биш. Манай бүлэг бас энэ асуудал дээр цаашид анхаарах ёстой гэж бодож байгаа. За их хурл өөрөө хүний гендерийн талаарх өөрийн гэсэн үнэлгээ хийжсэн. Энэ үнэлгээнд дээр бид ахис дэвшил гаргах ёстой. Манай энэ удаагийн парламент тэр энэ үнэлгээгээ ер нь бол бид нар ер нь байнга харж явах ёстой хаа гэд нэг юм агуулга. За хоёрдугаарт төсөв хилцэх процесс буюу ялангуяа их хурл дээр ирсэн хойно энэ төсөв ерөөсөө нээлттэй байхгүй байгаа. Ажлын хэсгээс ямар санал гарсан гишүүд одоо санал өгөхөөс өмнө танилцах энэ процесс бүгд хаалттай бүгд ерөөсөө маш ахуй хугацаанд ширээн дээрээ суусан үед энэ нөгөө зарчмын зөрүүтэй 143 санал жишээ нь өнгөрсөн хугацаанд тараагдсан. Тэгэхээр төсөв ийм байдлаар дараагийн удаа хилцмээргүй байна. Тэгэхээр байнгын хороо энэ төсөв хилцэх процессыг нээлттэй ил тод болгох ялангуяа яг байнгын хороо яг ажлын хэсгийн хилцэж байгаа энэ процессуудыг ямар саналууд гарч байгаа юун дээр гишүүд санал өгөх юм гэдэг энэ процессууд нээлттэй ил тод гишүүд өөрсдөө уншиж танилцах боломжтой юм цаг хугацаатай байх ёстой. Өмнөх одоо төслийн хилцүүлгийг бодвол энэ удаагийн төслийн хилцүүлэг бол уг нь бол хангалттай хугацаа байсан шүү дээ. Тэгтэл бид нар яаж хандлаа гэсэн үг. За 3 дугаарт манай тойргийн гишүүд төсөв батлсны дараа бүгдээ ийм материал нулимс унгаа дандаа худлаа юм ярьцгаах юм. Яг төсөв батлах үеэр та нар бүгдээ тойргийнхаа замыг яриад явж идэг үсттэй. Тэгээ дараа нь яг ингээ худлаа лаглаг юм яриад би өөр ингээ та нарыг хараад ингээ гайхаад ямар сандаа эргэн тойрныхоо гишүүд энэ хүн ч одоо төсөв дээр ийм ярьжсэн одоо болохоор өөр юм яриад хаа ингээд өөртөө ч заримдаа эргэлцгийн та нарыг харахаар нэгэнт макро түвшний асуудлаа шийдэж байгаа бол тэрэн дээр тууштай байгаа ч. Тэгэхээр цаашид төсвийн эрх мэдлийг орон нутг руу шилжүүлэх асуудлыг дөрвтэй бодлогын үед ярмаар байна. Яг нэг ийм тойрогтой хуваадаг нэг ийм төсвийн бодлогоор цаашид бид нар угаасаа удаа явахгүй, орон нутг нь ч хөгжихгүй. Хэдэн улс төрчид өөрсдийнхөө тойргийг усалдаг услахааны систем болгоцсон шүү дээ энэ төсвийг. Тэгэхээр энийг өөрчлөх ёстой гэдэг ийм байр суурьтай байгаа. Тэгээд цаашид төсвийн байнгын хороо энэ дээр сангийн яамыг шахаж бодлогын өөрчлөлтийг оруулж ирээрэй гэж хүсэж байна. Хэрвээ энийг оруулж ирэхгүй бол өөрчлөх эрх нь бас биднэрт байгаа үсттэй тий даргаыг. За ийм үг хэлье. За нэр дэвшигчээ